За хэдүүлээ. Энэ шилбээр яг ийм товч зангидаж сурцгаая. За яах вэ гэхээр ингээ бэлтгэсэн шилбэ байна да. За бэлтгэсэн шилбээ 7 хуруугаараа ороолоо. Тэнгүүтээ ахаад эрхээ хуруугаа ороолоо. Тэгэхээр ингэж харагдана тийм ээ. За тэгээ эрхээ хуруу оруулсноо энэ 7 хуруун дээр тавилаа. Энэ чигээр ингээд мушгата чигээр ингээд тавьж байгаа шүү дээ. 7 хуруун дээрээ. Энэ мушгата хэрвээ энэ чинь энэний наагур байвал энэ ингээ гараад ирнэ. Энэ юуныхаа цаагуур гаж энэнийхээ цаагуур. За ингээд тавьсан. Тэнгүүтээ энэ 7 хуруун дээрхээ ингээд дээш нь жоохон онцгойлж гаргаад ирнэ шүү дээ. Тэгэхээр ийм болно. Ийм. Тэнгүүт энэ үзүүрээ энэ нөгөө үзүүрийнхээ доогуур оруулаад энэ онцгойлж дээш нь гаргасан энэ лөө хийгээд тийм байгааз ингээ хийгээд энийг ингээд татаад буцаад ингээд жоохон тачаар юм болно. За эрхээ 7 хуруу ингээ ороодсон байгаа очих байгааз оролттой баг. За энэ хэлбэр чинь энэ голд ингээд нөх байгааз яг ингээд нэг үлцийн хэшиг юмны яг голд нь гэсэн үг. За энэ нөхөр энийг энэ хурууныхаа цаагаар энүүгээр нь оруулаад энэ үзүүрийг энүүгээр нь оруулаад ийшээ ингээ гаргаад ирнэ. Ахаад энэ үзүүр энэ хурууныхаа энүүгээр оруулаад ингээ гаргаад ирнэ. Хоёулангийн хоёр талаас нь ингээд за одоо энэ ингээд ингээ гаргаад ирлээ. Нөгөөдхийн бас ингээд гаргаад ирлээ. За тэгэхээр ингээд 7 хуруу оролттой энэ богино үзүүр ингээ богино ч гэсэн ингээд энэ нэг нөхөр хоёулаа ингээ гараад ирсэн байж энэ нэг нөхөр ингээ гараад ирсэн. Ингээ хуруу маань оролттой хэвээрээ. За одоо энийгээс сугаллаа. Хуруунаасаа сугал. Энэ хэрэг зэрэгцүүлж барьж байгаад ингээ хуруунаасаа сугаллаа ийм хэлбэртэй болно. За ийм хэлбэртэй болохоор хоёр үзүүрийг нь харж байгаад энэ урт үзүүрийг орхиод энэ урт үзүүрийн талаас энэ одоо энэ урт үзүүр чи энэ ингэж гараад энэ явж байгаа байхгүй энэ гогцоо. Энээс ингээ датлаа. Тэгээ нэг үзүүрээс нь хөөгөөд тэр үзүүрийг ингээ харж байгаад өөрөө сайхан айл гарч ирж जैन тэр талын ингээд үзүүрийг хөөгөөд ингээд чангална. Ингээд нэг талаас нь хөөгөөд энийгээ татахаар ингээд өнөө богинохон байсан талж усталчж байгааз. За ингээд ийм боллоо. За одоо ингээд хоёр үзүүр энэ ойдол хоёулаа наашаа харсан байна. Энэ хоёдол хоёулаа наашаа харсан. За одоо ингээд зэрэгцүүлж ярьж байгаа энийг энэ урт үзүүр одоо энэ байна. Энэ урт үзүүрийг татахаар мэдгэж байгааз. За яг түрүүнийх шиг ингээд нэг талаас нь хөөнө. Ингээд сайхан аптерка барьж агаад үзүүртэй байж болохгүй эмжээрээ сэмэлж штэ тийм ээ. Тэгээ ингээд харж агаад өөрөө яг ингээд хаагур явсан байна. Тэр тал руу ингээд хөөгөж чангална. Ингээд тэгтээ хавтгайг нь битээ алдуулаараа тэгэх юм бол нөгөө ойд чинь нэг нь цаашаа нэг нь наашаа харчих штэ. За тэгээ ингээд хөөгöd ахаар би одоо хумс мот болохоор ингээд за хумс сайтаач байсан гэсэн ер нь аптерк хэрэглүүл гоё сайн хатуу тавьчихараа шүү дээ. За одоо ийм тавч ингээд гарчлаа. За энийг саяных шиг ингээ хөөгöd чангалах юм бол бүр гоё хатуу. Энэ одоо миний түрүүчийн яасан тавч. Энэ тэгэхээр сайн чангалаагүй учраас ингээ жоохон том байгаач адилхан шилбэ хэрнэ. Тэгэхээр аптеркаараа барьж агаад одоо ингээд бас ингээ нэг талаас нь хөөгöd ингээд чангалаад өгнө. Дээлийн тавч чанга байвал гоё жимгэр харагдаж шүү дээ. Тавчлахад чамар уцаасан тавчиж одоо нөгөө ярьж байгаад юуг алдчихсан уу? Үзүүрээ уцаасан чанга биш тавчвал одоо юу яа шүү дээ. Тавчлахад хүртэл юм уу? Эдлэгээ хүртэл муу таа байна. Тэгээ ингээд чангалаад ингээд чангалахаар бүр ингээ хараа. Нөгөө саяны тавчиж ингээ нэг талаас нь хөөгöd ингээд чангалахаар ийм их одоо сул байсан байж шүү дээ ингээд. За ингээд гаргах гэлээ. За одоо сайхан. Тэгээ ийм чанга тавьж болчлаа. За энэ түрүүчийн тавчнаас жижигхэн болсон байгааз. Нөгөө айгүй энэс том байсан шүү дээ. Тэгээс одоо энэс жижиг ингээ маш чанга бат бүх ийм тавьж боллоо. Энэ арай энэ миний түрүүчийн энэс арай жижиг харагдаад байсан шүү дээ. Одоо чангалахаар ийм том энэ нь өөрөө жижиг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ингээ бариад үсгээр маш хатуу. Энэ болохтой ингээ зөөл өтер байгаа байхгүй. За ингээд тавччихсан гэтлээ. Дахин үзээд тэгээд
Товчоо зангидаж цагаарай манайхаа.